Монгол улсын Альч банкнаас зээл авч байгаагүй. Тэгээд Монгол улсын банк ус одоо яг санхүүгийн зохицуулалт хорооны тусгалт юм аа. Банк усаас зээл авч байсан. Одоо ер нь жижиг дүндээ зээл нь хамрагдаж байгаа. Бид нар хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл бид нарт барьцаа шаардлагыг хангах боломжгүй. Бид нарт тодорхой хэмжээний ажлын байранд өрхөө үйлдвэрлэл хэмжээнд байдаггүй. Тийм ээ. Тэгээд маш өндөр түрээсийн зарлаа төлж борлуулалтаа хийдэг. Цөөхөн удаад ингэж үзэгт бодлоонд оролцдог болохоос хэр орогтой бол энэ үзэгт бодлоогаар ингээд буюу одоо түгээлт борлуулалт хийхэд өрхөө үйлдвэрлэл маш хэцүү шүү дээ. Гэхдээ энэ бол хэцүүгээд хоошо суухгүй маа. Тэгээ банкудаа бол бас тодорхой хэмжээгээр яг энэ бодит үйлдвэрлэгч нарыгаа бүр яг хурж үйлчилсэн дэмжсэн бүр тэр тусмаа өрхийн үйлдвэрлэгч газар тариалан мал аж ахуйд эрхэлж байгаа. Тэгээд бас нөгөө ийм хоёр дахь түүхийд бүтээгдэхүүнээр үйлдвэр явуулж байгаа эрхлэгчдийг бол яг аудитор нь бүр дүүрэг нь хороо анхан шатнд бүр хэсэг хороо дүүрэг тэгээ магадгүй нийслэл нь байдаг юм уу тийм ээ аймаг нь байдаг ингэж дэмжээсэй гэж боддог. Тэгээд би бол зээл авах хүсэхгүй. Би дахиад авах хүсэхгүй. Тийм Монгол улсын Альч банк нь бол тийм ээ мөрдөн бацаагчиг үйлдвэрлэгч бид нар бол гэмт хэрэгцээ шиг бүх юмар шалгуулдаг. Бидний патент бол тэднэрт юу ч магадгүй энэ бол цаашаа ингээд босод алдагдахыг үгүйсэхгүй шүү дээ.